Бас нэгэн арьс арчилгааныхаа бичлэг тавтай морилно. За энэ удаагийн бичлэгээрээ би Glasskin тий гүлгөр, толгойр, гоё эрүүл арьсан зориулсан 4 уух зүйлсийн жорыг хуваалцах гэж байна. Арьс арчилгааг бид нар бол гаднаас нь хангалттай хийж байгаа тий бүтээгдэхүүн хэрэгжилж гин, шин соргоог найрлага хэрэгжилж гин тий тэгэхдээ арьс арчилгаа гэдэг маань өөрөө бидний дотоод эрхтэн, дотоод эрүүл мэндийн толь байдаг учраас дотроосоо маш сайн анхаарал хандуулах юм бол арьс арчилгаа маань улам илүү үр дүнтэй болох нэ гэсэн үг. Эдгээр 4 уух зүйлсийг би ер нь нэлээд тогтмол уудаг. Нэг өдөрт дөрвөлнгийн шууд хийж уун гэж бол байхгүй. Тэг ядаж ингэж ээлжээр тий. Харин одоо завгүй ч юм уу те эсвэл бэлдэж амжаагүй ч юм уу тиймэрхүү өдрүүдтэй болохоор хэдийн энэ дөрөөсөө хийж уухгүй ч гэсэн зүгээр усуугаад явахыг хичээдэг. За тэгээ ялангуяа сарын тэмдэг ирсэн үеэр би илүүтэйгээр уудаг. За яагаад энэ 4 уух зүйлсийг хийж уудаг талаар хуваалцаад дээрэс нь жортойгоо танилцъя. Хамгийн түрүүнд нь матча латтег оруулж гин. За матча латтег ерөнхийдөө бол нэлээд хүмүүс уудаг байх гэж бодож байна. Миний хувьд бол гадуур кофе шопт найзтайгаа уулзахдаа ч юм уу эсвэл ямар нэгэн зүйл уумаар санагдсан үедээ дандаа матча латте авч уудаг. За матча бол Японы ер нь бол үндэс суурин маш одоо нэгтаршилтай антиоксидантаар баялаг цай шүү дээ. Нунтаг одоо цай шүү дээ. Тэгэхээр ногоон цайнаас шал өөр одоо ногоон цайнаас илүү их антиоксидант агуулдаг. Тэгэхээр биеийг маш сайн цэвэрлж өгнө гэсэн үг. Дотроос нь хүнийг эрүүлжүүлж өгнө гэсэн үг. Тэгээд миний бас сүүлийн үед матчаг ууж байгаа шалтгаан маань болохоор зөвхөн арьс биш. Одоо биеийн эрүүл мэндэд их уудаг болсон. Тэрний юу вэ гэхээр тархины үйл ажиллагаанд сайн. Хорт хавдраас сэргийлнэ. За тэгээд зүрхний үйл ажиллагаанд сайн. Тэгээд ерөнхийд нь биеийг тийм балансд тийм байлгахад тусалдаг. Тийм ч учраас ер нь японочууд урт наслахынхаа хэрээр матча цайг одоо маш сайн уудаг хүмүүс байгаа шүү дээ. Тэгэхээр яг магадгүй та матчанд дуртай бол зүгээр халуус хийгээл халуунаар нь зүгээр оргиор нь уучвал айгуу сайн. Тэгээ нөө жижиг яган тийгээд уудаг шүү дээ. За миний хувьд бол яг тэгэж уухлаар нэлээд жоохон хуурц ч юм уу тийм санагдаад жоохон юм тааламжгүй ч юм уу жоохон уйдах гайд ч юм уу тийг санагддаг учраас латте хийж уух их дуртай. Гэртээ болохоор би яаж уудаг вэ гэхэлэр цэвэр ногоон цайны хандыг халуун усанд маш бага хэмжээний халуун усанд хийж агаад сайн хутгаж одоо матчаных нь тэр нунтгийг маш сайн усандаа уусгаж өгөх хэрэгтэй байдаг. Тэгэхээр нөгөө нэг матча хутгадаг юм хулсан хутгуур байдаг шүү дээ. Тийм хутгуур авчвал их зүгээр. Надад болохоор ийм ямар ч төрлийн одоо иймэрхүү нунтгийг сайн нунтаглаж өгөх юм хутгуур байдаг учраас хутгуураараа би хутгачдаг. За хүүт усанд хийчих юм бол матча өөрөө усандаа сайн шингэж өгөхгүй ингээд сони бөөгнөрөд идэг. Тэгэхээр зүгээр юм бүхэл матча ингээд залхична гэсэн үг байхгүй юу? Халуун усанд сайн нунтаглаж одоо бленд хийснээрээ илүү их сайн бийт шингэцтэй болж таарж байгаа биз. Хэрвээ халуунаар нь матча латтега уумаар байвал халуун сүн дээрээ хийгээл уучна. Хүүтнэр нь уумаар байвал мөсөн дээр сүүгээ хийлээ. Нөгөө найруулсан матчагаа хийгээл уучна. Матча хэдий халуун усанд найруулсан ч гэсэн нөгөө хүүтэн сүү, хүүтэн мөсөн дээр чинь шууд уусаал халуун байхгүй болол хүүтэн болчихохгүй. Түүний сонголтны хувьд болохоор хэрвээ та батгахтай бол өсвөр насны ч юм уу ямар нэгэн одоо батгахтай эсвэл арсны асуудалтай байгаа бол малын гаралтай сүүнээс айлуулах татгалзуул зүгээр. Яагаад тэгэхээр малын гаралтай сүү өөрөө нөгөө гормоны тэнцвэржил байдалд алдагдсан байх үед тэрийг нь илүү их дэмжих гээд байдаг учраас oat milk байж болно эсвэл almond milk байж болно. За миний хувьд бол дэлгүүр ороод аль байгаагийн л авчдаг. Угаасаа хоёулаа ингэж байж ивэл ер нь бол илүү oat milk-ийг сонгох дуртай. За тэгээд амтлах мэдрэмжэндээ тохируулаад жоохон цэвэр зүгийн бал нэмээд уух юм бол илүү жоохон уухад тааламжтай sweet амт орно гэсэн үг байхгүй. Тэгэхээр зүгийн бал ч өөрөө цэвэр органик байж иж арьсанд бас нөлөө сайн үзүүлнэ гэсэн үг. Бактерийн эсрэг үйлчлэгээ үзүүлдэг. Тэгэхгүй зүгээр чихэр болцсон тэм зүгийн болнод хийх юм бол зүгээр чихэр ингээл уучж яана л гэсэн үг байхгүй юу. За тэгээ матчагаа нөгөө халуун усанд хийгээд сайн бленд хийж явахдаа зүгийн балаа хийгээд хайлуулчих юм бол илүү амар идэг. Тэгэхгүй хүүтэн мөсөн дээр зүгийн бал хийх чинь хайлж өгөхгүй Матча өөрөө бас кафеин агуулж яадаг учраас нөгөө орой морой уугаад хэрэггүй шүү дээ тэгэх юм бол бас шүн унтахгүй. Тийм учраас ер нь бол 3 цагаас өмнө уувал зүгээр. Миний хувьд бол ер нь бол өглөөгөр уух дуртай. 10-11 цагийн үед уугаад өдрийн турш гоё энержитэй байдаг. Хоёрдугаар уух зүйл нь лимонтой зүгийн балтай ус.
маш энгийн. Тэгээд өдөр тутамдаа ууж явахд бол ер нь бол арсыг маш гоё дотроос нь сэргээж өгнө, антиоксидантаар баялаг. Тэгээ арсыг дотроос нь маш сайн усалж өгнө гэсэн үг. Бид нар арсаа дотроос нь ер нь бол усалж явах хэрэгтэй байхгүй юу? Ялангуяа лимонтой зүгийн балтай усыг өглөө уувал их зүгээр. Өглөө шууд босч ирээл өглөө ийлхэн дээрээ бүлээнэр тий халуун биш хүлтэн биш яг бүлээнэр нь хийж уух юм бол биеийг ерөөхдөө нөгөө өчигдөр оройны эдсэн зүйлс ч юм уу тий шүн одоо бид нар чинь маш их одоо нөгөө хотоод гиз чинь тий нарийн шулуун гиз чинь үйлдвэр ингэ явагдаж байгаа шүү тий. Тэгэхээр тэрийг маш сайн буст хийж өгөөд тий нөгөө хор бохирдлыг доош нь хөөж өгөхөд тусална гэсэн үг байхгүй. Тэгэхээр өглөөний тэр уух ус маань маш гоё нөлөөтэй байдаг. За тэгээ халуун бүлээн усан дээрээ цэвэр зүгийн балаа сайхан найруулж гутгаад лимоны хувьд бол хэрвээ ходоодны шарахтай ч юм уу ямар нэгэн ходоодны асуудалтай бол маш бага хийхийг зөвлөж байна. Зөөлөн тусаагаад ч юм уу те. За миний хувьд бол лимоныг тал хуваагаад талыг л хэрэгэлдэг гэсэн үг. Бүтэн лимон бол угаасаа too much болно шүү дээ те. Тал лимон чинь те 3 хуваасан л одоо нэг зүсэнд болчихдээ шүү дээ. Тэгэхээр нэг зүсмийг нь зүгээр усан дээрээ тавьчдیں۔ Нөгөө хоёр зүсмийг нь зүгээр нэг жоохон хөнгөн шахаад ус руугаа хийчдэг. Тэгээд 250 г усан дээр бол яг л болдог. За тэгээд өглөө ийм гоё детокс те биеийг хоргожуулах ийм гоё усаа ууцсан юм чинь энээс цаашаа те усаа шингэсний дараа цайгаа уугаад өдрийн турш зүгээр энгийн ус ч юм уу цай ч юм уу ингээд уугаад бас бие шингэнээр тэтгсээр ингээд байх юм бол ер нь бол арьс маш гоё hydrated те гүнээсээ чийг авсан байдаг. Тэгээ нөгөө нэг бас бүтээгдэхүүн хэрэгжилж байгаа маань илүү үр дүнтэй байна гэсэн үг байхгүй юу? Ямар ч ус уухгүйгээр тэ гаднаас нь hyaluronic acid түрхээд биднэрт ямар ч нэмэр байхгүй болчиход байгаа байхгүй юу? Энэ хуурай уур амьсгалтай газар. 3 дугаарт нь турмериктэй ус. Турмерик бол арьсанд болон биеийн одоо бүхий л эрүүл мэндэд маш сайн үр дүнтэй. Энэ итгэгчүүд хоолндоо маш сайн өргөн дэлгэр хэрэгэлдэг. Турмериктэй ороогүй хоол маш цөөхөн. Тэгэл бараг л бүхэл хоолндоо ингээл турмерик хэрэгэлдэг. Турмерикийн одоо яг паудер нь бол тийм биеийн хорыг хөөж өгөхөд тусалдаг баггүй. Тэгэхээр ер нь бол эмчилгээний журмаар турмерикийг халуун сүүнд хийж байгаа дуувал одоо ханаад шуухнаагаас одоо сэргийлэх ч юм уу ханаад хүрсэн байгаа хүүхдийг одоо эдгээх ч юм уу тий ач тус бол зөндөө байгаа. Ходоодны өвчтэй хүмүүс бас турмериктэй усыг өглөө энэ төр уудаг. Тэгэхээр арьсны хувьд бол биднэрт маш сайн нөлөө үзүүлдэг нь болохоор ер нь бол эрт тий турмериктэй жоохон перцтэй ч юм уу тийм ус ингээд уух юм бол яг өглөөний тийм нэг сэргэг чигшлийг арьсанд өгдөг юм билэ. За тэгээд дээрэс нь нөгөө үрвслийн эсрэг учраас тий батгатай тэмцэж байгаа батга ингээл гараад идэг тий нүрэн дээр нь илүүтэйгээр одоо тослог ялгараад идэг тийм хүмүүс яхан бол дотроос нь бактерийн эсрэг, үрвслийн эсрэг зүйлийг naturally өгнө гэсэн үг байхгүй. Тэгэхээр ер нь бол тий бүтээгдэхүүн зөвлөөд ингээд бүтээгдэхүүн гаднаасаа хэрэглээ. Бактерийн эсрэг батга ингээл хатаан тий батга одоо ингээл цэвэрлэн гэсэн бүтээгдэхүүн хэрэглээд идэг. Дотроосоо бас давхар бактерийн эсрэг, үрвслийн эсрэг зүйлсийг тийм ингэж хэрэглэх юм бол илүү бүүст болохоор байгаа зү тийм. Тэгэхээр ер нь бол та бүхэнд би өдөрт нэг аяга тийм жоохон турмерик хийсэн ус ууж ахыг зөвлөж байна. Бүхэл биений эрүүл мэндэд маш сайн зөвхөн арьс гэлтгүү. Ялангуяа ээждээ, аавда, эмээдээ уулгах юм бол маш сайн. Хүүднээр нуусан ч болно, халуунаар нуусан ч болно тийм. Миний хувьд бол бүлээнээр нь л уудаг. За тэгэхээр бас л нөгөө өөрийнхөө амтлагаанд тааруулна гэсэн үг. Хитрхи ихийг хийчихээр ууж чадахгүй бөөлжгүй байх юм бол жоохон хийвэл зүгээр. Миний хувьд бол эхлээд жоохон тэгдэг байснаа сүүлийн хувьд бол ер нь бол нэлээд тийм гайгүй уучдаг болоод байгаа. Дээрээс нь cinnamon хийвэл их зүгээр. Cinnamon хийх юм бол ер нь бол бас амтлагаанд гайгүй яаж өгнө? Нэмж өгнө. Турмерикний эвгүй амтыг жоохон дарж өгнө. Cinnamon өөрөө бас нэлээд антиоксидантаар баялаг учраас нэмэлтээр айтайхан байдаг. За тэгээд энэ дээрээ жоохон чихэрлэг маягаар уумаар байвал багахан хэмжээний зүгийн бал хийгээд ууж болно. Эсвэл жоохон чицэрган хийгээд ууж болно. Чицэргантай турмерик маш гоё цогцдог. Өнгөн нойролцоо тэгээ бас хийнгүүт айгуу гоё тийм амт ордог. За дөрөвдүгээр уух зүйл нь болохоор ногоон жуус. За ногоон жуусаа яаж мартаж болох вүлээ? Бидний одоо хамгийн тохиромжтой жимсийг буталж уух бол нөгөө блендер дээр смути болгож уух айгуу тохиромжтой байгаа юм л да. Шүүс шахахлаар маш их жимс ногоо ордог учраас яг уу шахаад ууж ивэл сайн байна тий. Өдөр тутамдаа амархнаар гэлс хийгээд ууя гэх юм бол смути бол маш
амархан. Арсандаа зориулаад ер нь бол гар доорх материалаар гэс ямар смути хийж уудаг вэ гэхлээр өвөрцөө буюу тий өргөс тэмх. Өргөс тэмх бол ерөөсөө тэр чигтээ ус баггүй юу тий. Тэгэхээр миний гизийг дотроос нь маш сайн усалж өгнө гэсэн үг. Бас дээрэс нь миний нарийн шулуун гизийн маань маш сайн цэвэрлэж өгнө гэсэн үг. Тэгэхээр дотроосоо миний цус шингэрээд нөгөө батга гарах гэдэг байгаа маань хайрж өгнө гэсэн үг баггүй юу. Бас арсыг дотроос нь маш сайн глови болгож өгдөг. Спинач буюу бууцаа нэмдэг. Бууцаа ер нь бол харьцангуй бас олдоц сайтай байгаад байна. Ялангуяа одоо нөгөө ургац хураалтын үе болохоор те жимс ногоо нэлийн илбэг байгаа үе л те. Тэгвэл ер нь бол маш энгийн гэвэл өвөрцөй бууцаа гэр баггүй юу. Энэ хоёр бол зүгээр fiber, маш сайн витамин С, маш сайн одоо антиоксидант. Тэгээд маш сайн биеийг цэвэрж өгдөг тий токсинсыг ингэж хөөж өгдөг. Тэгэхээр арсыг бол цаанаасаа бүр глови болгож өгдөг. Энийг бол би маш олон жил хэрэгжилж байгаа. За тэгээд өөрцөн спиначи устай хольж уугаал болоо. Смутиг болохоор сүүтэй холдоггүй юм билэ. Тэгэхээр сүү, жимс ногоо хоёр нөгөө амин дэмэн хоорондоо холилдоод жоохон хашлагдаад биеинд жоохон ачаал өгдөг гэж тэгжсэн. Тийм учраас устай холиод уугаарай. Устай болох юм бол ер нь яг л та жимс ногоогоо яг өөрөөр нь уужна гэсэн үг байхгүй. За энэ бол зөвхөн basic тий суурь нөхгүй юу. Хэрвээ амт мамт зүгээрээ тий би бол арсныхаа төлөө юу ч уусан болно гэх юм бол шууд энийг уучвал маш сайн. Хэрвээ жоохон sweet тий чихэрлэг амт нэмья онцгой амттай байна гэж үзэх юм бол тал алим нэмчих болно. Нэг их алим бас нэмэх гээд хэрэггүй. Алим ер нь бол нэлийн чихэрлэг талдаа байдаг учраас тал алим нэмчихэд бол асуудалгүй. За эсвэл нөгөө зүгийн балаа нэмж болно. Цэвэр органик зүгийн балаа нэмж болно. Магадгүй нөгөө нэг жоохон жуус маягаар биш те. Смути маягаар яг өтгөн тийм смути уучаад одоо өөр юм хүм идэхгүйгээр одоо хоолоо орлож ууж яана гэж үзэх юм бол банан хийчүүлэх зүгээр. Банантай хойлолдоо тэр чинь яг нэг өтгөн смути болж хуурна тий. Тэгэхээр тэгж уухыг зөвлөж байна. Банан өөрөө бас нэлийн файбраар баялаг учраас энэ бол биеийг маш сайн. За иймэрхүү байдлаар дөрвөн уух зүйлсийг та бүхэн амьдралынхаа хэм маягт оруулаад уугаарай. Арсанд чинь маш сайн нөлөөтэй. Ялангуяа батга гардаг, матганы асуудалтай хүмүүс сайхан бол би эдгээрийг уугаарай гэж зөвлөмөр байна. Батгахгүй байсан ч гэсэн тий хуурай, тийм дүүл, скин тонтой, нэлийн гоё цайрмаар байгаа хүмүүс эдгээр уух зүйлсүүдийг хийж уугаарай. Арсыг маш гоё болгодог, глови болгодог, healthy, дотроосоо гоё гэрэлцэн тий. Эрүүл хамгийн гол нь яагаад арс өөрөө гэрэлтэй байна вэ гэхлээр нөгөө дотор хэдс чи эрүүл болоолаа гахгүй да. Тэгэхээр нөгөө элэг цүүстэй битэр чинь нөгөө илүү дутуу тий жин нэмэх ч юм уу тийм асуудлаас урьдчилан сэргийлчихэж байгаа байхгүй юу. Тэгэхээр нэг сумаар хоёр тулай бууднаа гэсэн үг. Арс эрүүл мэнд. За ялангуяа турмериктэй усыг сарын тэмдэг эрэг дөхөх үед урдчлаад жоохон хэдэн өдөр уух юм бол нөгөө сарын тэмдгийн батганаас урдчлан сэргийлж өгдөг. Бүр ингээд шууд тослогийг уртж хариулж өгдөг. Тийм эд шидтэй уух зүйлс байна. Энэ удаагийн бичлэг таалагдсан гэж найдаж байна. Надад хамтсан маш их баярлалаа. За дараа дараагийн бичлэгээрээ уулзцгаая. Баяртай.